За би тэгээд та бүхэндээ болохоор аж ахуйн нэгж 2021 оны аж ахуйн нэгжийн тоолгын мэдээлэл технологийн хэсгийг та бүхэндээ тайлбарлаж өгнө. За ер нь бол аж ахуйн нэгжийн тоолго дээр яагаад ингэж мэдээлэл технологийн асуудлууд ингэж орж ирж байна гэгээд энэ тал дээр нэг товчхон бөгөөд тодорхой нэг хэдэн тайлбар өгчөө. Ер нь жил 2 жил хагасан өмнөөс бол биднээс бол ерөөсөө онлайнаар ажиллах, захимаар ажиллаа амжуулах, захимаар суралцах гэсэн тийм тэр хөвшил ерөөсөө суралцаагүй байсан. Гэтэл бол сая нэг ковид өвчний улмаас болоод биднээс амьдралын хэв маягийг бол асар хурдтай өөрчлөөд одоо сүүлийн бүхэл хурал амьдралын минь биднээс сургууль семинар гэж амьдралын минь бүхэл үндсэн хэмнэл бол маш хурдтайгаар өөрчлөгдөж байгаа. Та бүхэндээ одоо тэгэхэд нэг л жишээ ингээд дуртахад бол манай улс бол дижитал шилжилтэнд бүрэн хилдэг ус болж жил бүр иргэдээс 153.4 тэрбум төгрөг, төсвөөс 166.5 тэрбум төгрөг, үүнээс бичиг хэргийн зардал гээд 12.5 тэрбум төгрөгийг ингээд зарцуулж байгаа юм. Энэ бүх өргүү зардал цаг хугацааг багасгах, хэмнэх, иргэдийн тав тухтай бас амьдрах үндсийг бүрдүүлэх үүднээс төрийн болон хувийн хөгжлийн байгууллагууд маань харилцаа холбоо мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн техник технологи суурилсан цахим системүүдийг одоо бий болгох чинь. Жишээ нь одоо цахим эрүүл мэнд, цахим боловсруул гэдэг. За тэгээд мөн нөгөө төгөөр Монгол Улсын засгийн газар харилцаа холбоо мэдээлэл технологийн чиглэлээр баримтлах бодлого 2010 онд тодорхойлсон байгаа. Энэхүү бодлого нь ямар бодлого байгаа вэ гэхээр мэдээлэл харилцаа холбооны дэвшлиг бүх нийтийн хүртээл болгох, инновац суурилсан мэдлэг шингээсэн өндөр технологиг бий болгож экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг хурдсгах гэсэн тийм ийм тодорхойлсон байгаа. Тэгээ энэхүү бүлэгт орсон мэдээллийг цуглуулснаар харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын бодлогын хэрэгжилтийг үнэлэх, мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, захим шилжилтийг амжилттай өргөжлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, мэдээллийн нууцлалт аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан шин төрлийн хэрэглээ үйлчлэгийг нэвтрүүлэх хэмжлэгийг бүрдүүлэхэд ашиглах юм аа. Тэгээд бас мөн нөгөөтэйгөр болохоор сүүлийн үед маш эрчимтэй яригдж байгаа төрийн хөгжлийг бий болгож хөгжлийн бодлогын үр нөлөөг үнэн зөв тодорхойлох, мэдээлэл өвчгүй иргэн аж ахуйн нэгжид очих ачааллыг бууруулах, мэдээллийн давхардлыг арилгах, олон төрлийн статистик дүн шинжилгээнүүдийг гаргаж илүү олныг хамарсан бодиттой, чанартай, сайн наривчлал шин төрлийн статистик бий болох боломжийг ер нь бүрдүүлж байгаамаа. За ингээд цөмөрөө үндсэн асуудал руугаа ер нь оръё. За асуудал маань болохоор бол хамгийн эхлээд бол танай байгууллага үйл ажиллагаанд компьютер ухаалаг төхөөрөмж ашигладаг уу гэж асуулт байгаамаа. Ашигладаг бол та тим гээд явчихна. Үгүй бол та 3-4 буюу 3-4 рүү шилжинэ. 3-2, 3-3-ыг алгасаад явчихнаа. За ухаалаг төхөөрөмж гэдэгт бол ер нь бол одоо биднээс компьютер, ноутбук, таблет, дээрээс нь одоо нөгөө юу ухаалаг самбар байгаа одоо төрийн байгууллагуудад бол тийм тэгээд зарим үйлдвэр үйлчлэгээний газруудад бол 3D принтер, хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүд гээд машин тоног төхөөрөмжүүд бол бас ингээд энд ороод явчихж байгаа. За хоёрдугаар асуулт болохоор ашиглаж байгаа компьютер ухаалаг төхөөрөмжийн тоог хэлнэ гэж байгаа. За энэ дээр болохоор бол миний түрүү нэрлсэн суурин, зөөврийн таблет, ухаалаг бос төхөөрөмжийн тоог тусад нь бичээд бүгд дээр нийлбэрийн тавиад явчихнаа. За 3 дугаар асуулт бол ер нь танай байгууллагт тогтмол компьютер ашигладаг ажилчдын тоо нөхөн. Тогтмол гэдэг нь бол та өдөр болгон компьютерыг ашиглаж байгаа бол тэр хүнийг бол компьютер ашигладаг ажилчдын тоонд бол оруулнаа. За 3-4 дугаар асуулт болохоор танай байгууллага мэдээлэл технологийн нэгжтэй юу гэж байгаа. За ер нь бол мэдээлэл технологийн газар хэлтс албатай эсхийг бол асуугаад тийм бол сонгоод үгүй бол 2 дугаар сонголтыг сонгоод явчихнаа. За тэгээ мэдээлэл технологийн ажилчдыг өшөө дэлгэрүүлээд програм хангамжийн ажилтан, техник хангамжийн ажилтан гэдэг ингээд хүүсээр нь ингээд задлаад та бүхэн бүглөөд 3-5 дугаар асуултыг бүглээ явчихнаа. За танай байгууллага үйл ажиллагаанд сүлжээ ашигладаг уу гэдэг энэ 3-6 дугаар асуулт байгаа. Ер нь бол сүлжээ гэдэг нь бол агаараар болон кабелийн холболтын сувгуудыг ашиглан хэсэг бүлэг компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийг холбосон цогцлбор холболт юм л да. Жишээ нь хэвлэгч одоо камер гэл энэ бүгд ингээд жишээ болоод явчихж байгаа. За үйл ажиллагаанаас ашигладаг сүлжээний төрлийг нөхнө гэж байна. Ер нь бол нийтлэг бол
энэ дотоод сүлжээ, интернет гэсэн сүлжээг бол ихэнх байгууллагууд бол ашиглаж явж байгаа. Сүлжээ нь бол өөрөө маш олон төрлийн байгаа хувийн сүлжээ, дотоод сүлжээ, цогцлборын сүлжээ гэдэг маш олон төрлийн сүлжээ байдаг. Ер нь бол байгууллагууд бол энэ хоёрыг бол тогтмол ашиглаа явчихж байгаамаа. За тэгээд бол ер нь интернет гэдэг нь бол ойлгомжтой биднес бол маш өргөн хэрэглэгддэг дэлхийн нийтийг хамарсан хамгийн том сүлжээ. Харин дотоод сүлжээ гэдэг маань өөрөө юу вэ гэхээр гэр орон албан тасалгаа эсвэл нэгэн барилга байшин зэрэг багахан хэмжээний газрыг хамарсан сүлжээ маа. Ихэнх дотоод сүлжээнд болохоор одоогоор Ethernet технологи суурилсан байгаа. Серверээр ажиллуулан түүнд холбогдсон ажигчдын компьютер хэвлэгч төхөөрөмжөд түгээмэл дотоод хэвлэгч төхөөрөмжүүд ингээ холбож ажиллаулдаг юм сүлжээ байгаамаа. За 3-8 дугаар асуулт болохоор үйл ажиллагаанд интернет тогтмол ашигладаг ажигчдын тоог нөхнө гэж байгаа. За яг түрүүний миний хэлсэн компьютер өдөр болгон компьютер ашигладаг уу гэдэгтэй ажиллах өдөр болгон интернет ашиглаж байгаа ажигчны тоог бол энэ дээр бол нөхөө явчихнаа. За танай байгууллага инновацийн үйл ажиллагааны хүрээнд захин технологиг нэвтрүүлсэн үү гэдэг ийм асуулт байгаа. Тэгээд хэрвээ нэвтрүүлсэн бол тийм, үгүй бол үгүй гэд хоёр дахь сонголтыг сонгоо явчихнаа. За одоо ингээд биднээсээ дараагийн асуудал болохоор 5 дугаар асуудал байгаа. Өгдлийн сангийн асуудал байгаа. Тэгэхээр танай байгууллага өөрийн удирдан хөгжүүлдэг өгдлийн сантай юу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр өөрийн удирдаад яг өөрсдөө бий болгоод тэргээ хөгжүүлээд тэгээ удирдаад явдаг сан байна уу гэж байгаа юм. Тэгэхээр тийм бол нэгийгээ сонгоод хэрэг үгүй бол шууд энэ 5 дугаар асуулгыг тэр чигээр нь дуусгаад явчихнаа. За энэ дээр бол нэг жишээ ингээд дуртахад бол манай байгууллагын сан бизнес регистрийн сан гэдээ байдаг. За тэр сан маань болохоор бол өөрөө за энийг бол арай өөрөөр тайлбарлаж байгаа. Нийгмийн даатгалын мэдээллийн сан гэдээ бас байдаг. Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн өгдлийн зориулт тэгээд өгдлийн зориулт нь ямар зориулттай вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл бүрдүүлдэг. Тэгээд тэр сангийн маань өгдлийн сангийн нууцлын зэрэглэл нь ямар байхаа гэхээр албаны нууцын зэрэгтэй байна. Өгдлийн сангийн бичлэгийн хувь бичлэгийн түвшин гэхээр одоо аж ахуйн нэгж байгууллагын түвшин тэгээд ингээд явчихна, сонгоод явчихна. Тухайн өгдлийн сангийнхаа үндсэн зориулт үүрэг функцээс шалтгаалаад өгдлийн сангийн хэрэглэгч нь хэн байх вэ гэхээр одоо иргэд байх уу, аж ахуйн нэгж байх уу, байгуул ингээд бусад байх, бусад иргэн байх, өөр бусад хувийн бизнес хэрэглэгч байх уу гэдээ ингээд сонгоо явчихна. Анх нэвтрүүлсэн онгоноо гэвэл одоо 1998 онд ингээд нэвтрүүлсэн гэдэг анх нэвтрүүлсэн огноогоо бичээ явчихна. Тухайн сан маань өөрөө яг ямар төрөл дээр ямар хэл дээр бичигдсэн бэ гэдэг компьютер хэл дээр бичигдсэн бэ гэхээр бол Oracle юм уу, MS SQL, MySQL гэдэг ингээд тавтан сонгоод явчихна. За өгдлийн сангийн мэдээллийн одоо асуулт маань ингээд цаашаа үргэлжлээд явж байна. Тэгээд тухайн сан маань болохоор яг өөрийн төв дээр ч юм уу өөрийн байгууллага дээр өгдлийн сан байрчиж гэнэ үү? Эсвэл үндэсний дата төв дээр байж гэнэ үү гэдээ асуугаад эсвэл өөр байршилт байна уу гэх нэг хувийн байгууллагуудын дата сервер дээр байгуулагдаж байршиж гэнэ үү гэдгийг нь асуугаад сонголтойгоо явчихна. Тэгээд хур системд холбогдсон уу гэдээ асуугаад явчихна. Хэрвээ тийм бол сонголтойгоо явчихна. Мөн Mongolia үйлчлэгээ үзүүлж гэнэ үү гэдгийг нь бас асуугаад тийм үгүйгээр нь сонгоо явчихна. Боловсруулалт дүн шинжилгээ хийдэг үү гэхээр асууна. Тэгэхээр бол хэрвээ танаа тэр өгдлийн сан чинь болохоор боловсруулалт хийгээд дүн шинжилгээ хийдэг бол тийм гээд хэрвээ зүгээр мэдээлэл цуглуулахаар боловсрол явж байвал тэр нь бол үгүй гээд сонгоо явчихна. За тэгээд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гээд асуулга байгаа. Тэгэхээр бол хөрөнгө оруулалтын хэмжээ нь яг програм хангамжид хийгдсэн хөрөнгө оруулалт уу эсвэл техник хангамжид хийсэн хөрөнгө оруулалт уу гээд тэрэн дээр хөрөнгө оруулалтаа дүнг нөхөд явчихна. Хөрөнгө оруулалтын хамарсан хугацаа гэхээр ерөөсө тухайн яг өгдлийн сан маань анх хэдэн онд санхүүжилт авсан, хөрөнгө оруулалт авсан тэр хугацаанаас хойш одоо өдний үр тэр хугацаанаас хойш дүнг бол одоо тавиад явна. Одоо жишээ нь бол энэ нэг тухайн сан бол 2015 онд үйл ажиллагаа 2015 онд анх бүтээгдээд ингээд ашиглагдаад эхэлсэн бол одоо ингээд 5 жил 11 сар ч юм уу гээд ингээд бүхэл тоогоор ингээд нөхөд явчихна. Тэгээд тухайн өгдлийн санд бас тулгарч байгаа бэрхшээлүүдэд та бүхэн
энэ дээр бол нөхөд явчихна. Энэ бол олон сонголттой санхүүжилт, хүний нөөц, техник тоног төхөөрөмж, хамгаалалтын аюулгүй байдал гэдэг сонголтуудаас хийгээд явчихна. За өвгдлийн сангийн талаарх мэдээллийн маань үргэлжлэл болохоор бол ашиглаж байгаа програм лицензийн тоог нөхнө гэж байгаа. Лицензтэй гэвэл та шууд 18 дугаар багам руу явчихна. Лиценз явчихна. Ер нь бол тэр юу яаж байгаа? Нэг яг лицензгүйгээ 2 хуваагаад тэр 16 дугаар баган дээр тавьчихна. За тэгээ лиценз авахд шаардлагатай зардлын хэмжээг 1000 төгрөгөөр нөхөд өгнө. Жилийн дундаж урсгал зардлын хэмжээг бол бас энэ дээр нөхөд явчихна. За ингээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Ингээд дараагийн асуулт байвал та бүхэнд хариулж өгье.